Виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд одоо олон нийтийн ярьж сурснаар coin, token-ыг хөрөнгө оруулалтын болоод төлбөрийн зорилгоор ашиглагдах эдийн бус хөрөнгө гэж тодорхойлчихсон. За эдийн бус хөрөнгө гэдэг нь өөрөө Монгол Улсын иргэний хуульд тодорхойлсон одоо эзэмшигч этгээдтэй ашиг захиран зарцуулах эрх олгож байдаг юм хөрөнгөний ойлголт байгаа. Эзэмшигч этгээд нь захиран зарцуулах юм эрхтэй байдаг хөрөнгө юм болвол энийг аливаа байдлаар төлбөрт оролцуулах дээр яагаад одоо хориглолт яригдаад байгаа вэ гэдэг асуудал үүсэж байгаа. За Монгол банк болон хорооноос бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа бараа ажил үйлчилгээний үнийг бол төгрөгөөр илэрхийлж төлбөрийг Монгол банкнаас зөвшөөрсөн төлбөрийн эслэр төлөх ёстой гэдэг хатуу байр суурийг хэлээд энэ хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас виртуал хөрөнгөийг төлбөр тооцоонд оролцуулахгүй гэж ингэж яриад байдаг. Тэгэхээр энэ хууль зүйн талаасаа болвол виртуал хөрөнгөний үнэлгээг төгрөгөөр илэрхийлээд тэр одоо илэрхийлж байгаа дүнгд гэрээний төрлөөсөө хамаарат арилжааны гэрээний хэлбэрээр ч юм уу төлбөрт оролцуулах боломжтой гэж харж байгаа. Төлбөрт оролцуулахын эзэмшигчийн эрхийг бол хуулийн энэ заалтаар бол хязгаарлахгүй